За өнөөдөр Булган аймагт 3 аймгийн одоо өссөн хөгжлийн төлөвлөлтөд харьцуулалт одоо сэдвүүдийг хилцүүлэг боллоо. За энэ 3 аймаг маань 42 сум маань яаж одоо цаашаа уйлдаж, хоршиж, нэгдэж эдийн засгийн эргэлтээ сайжруулах, мөн хөрөнгө оруулалтуудыг татах, тухайн орон нутгийн болон Улаанбаатар хотын аж ахуй нэгжүүдийн сонирхлыг бий болгох талаар олон талаар хилцүүлэг хийлээ. Энэ хилцүүлгийн үр дүнд мэдээж одоо хойд бүс болон аял жуулчдын бүс нутаг бас одоо томоохон эрдэнэт үйлдвэр байршдаг учраас хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг илүү төлөвлөгөө хөгжүүлэх, мал аж ахуйн одоо гадаад трейдингийн салбаруудаа илүү төлөвлөгөө хөгжүүлэх гэх мэт маш олон асуудлын хүрээнд ярилцлаа. Өнөөдөр хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний багийнхан маань хөвсгөл орхон Булган аймагуудад ажиллаж байна. Нийтдээ одоо энэ хугацаанд бол 6-7 аймаг дээр хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний баг маань ажиллаж байна. Энэ аймагуудад ажиллаад дараад нь тухайн бүс орон нутгийнхаа зөвлөлдөх уулзалтанд ороод бид нар санал бодлоо илэрхийлээд дараагийн ажил тусгуулахаар ингэж ажиллаж байна.